Хай манайхаа. За өнөөдөр бөөнөрөө бүр айгүй сонирхолтой сэдвээр ярилцсан. Тэр нь ямар сэдв вэ гэхээр яагаад бид нар энэ одоогийн нийгэмд жинхнээсээ бие биенээ хайрлаж чадхаа болсон бэ гэдэг сэдвээр ингээд ярилцах гад би ер нь ярих гад сууж байна. Тэгээд ер нь дэвтэр дээрээ дандаа ингээд бичдэг шиг буюу юу вэ? Дандаа ингээд бичдэг шиг бичсэн байгаа. За тэгээд өнөөдрийн яг ярих байгаа сэдвээ би яг хаанаас ингээд санаагаа олсон бэ гэхээр зохиолч Бёнчхол хаан гэдэг одоо би зөв дуудсан уу буруу дуудсан мэдэхгүй байна. Тийм солонгос хүн байгаа. Гэхдээ зөвхөн зохиолч биш, ер нь зохиолч гэхээс илүү философч гэж явдаг. Герман философч гэж явдаг юм билээ. Яг солонгос гарал үүсэлтэй. Гэхдээ өөрөө бол Германд амьдардаг. Германы их сургууль, Берлиний их сургууль байсан баха. Тэнд ингээд профессороор ажилладаг. Тэгээд Бёнчхол хаан гэдэг Philosophy, the Agony of Eros гэдэг номноос ер нь сэдвэлж гаргаж ирсэн сэдв байгаа. Санаагаа авсан гэсэн үг. Тэгээд одоо бөөнөрөө гол сэдв рүү гарцгаая. За окей, эхэлцгээе. За одоогийн нийгэмд байгаа асуудлыг бид нэр ингээд амар сайн гайхалтай мэдэн штэ. За жишээлбэл маш их салалт байна. Одоо манай Монголд гэхэд л ер нь салалтын индекс айгүй өндөр штэ. За serious биш харилцаанууд байна. Hookup culture тийм. Гэх мэтчлэн энэ бүхнийг манай философч маань яг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр бид нэр харамсалтай нь бие бинийгаа жинхнээсээ хайрлаж чадхаа болцсон. Чадхаа болцсон шүү дээ манайхаа. Чадхаа болцсон гэдэг нь маш чухал үг шүү. Тэгээд за тэгвэл яагаад чадхаа болцсон юм те гэдгийг ер нь тайлбарлаж ярих гэдэг байгаа байхгүй өнөөдөр. Одоо тийм манай философч хэлж байгаагаар ингээд энэ гурван юунд ингээд хуваацсан байгаа. За окей, эхнийх нь юу вэ гэхээр хамтрагчаа өөрөөсөө тусгаарлаж чадахгүй байх. Тэрийг нарциссизм гэж нэрлэдэг байгаа юм. За асуудал нь юу вэ гэхээр олон хүмүүс одоо ингээд бид нэр харилцаанд орохдоо дотроо ингээд маш өндөр стандарттай хүлээлттэй ордог гинэ. Философийн хэлж байгаагаар тэгээ ер нь бол үнэн шүү дээ. Бид нар одоо ямар нэгэн харилцаанд орохдоо тодорхой хэмжээ дотроо ингээ хүлээлт ч юм уу те өөрийн гэсэн юм стандарттай ордог. Зарим хүмүүс нь өндөр стандарттай, зарим хүмүүс нь дундаж стандарттай ч юм уу те. Хүн болгон стандарт хүлээлттэй ордог. Харин хамтрагч нь за одоо тэгээ тийм харилцаанд одоо ингээ тийм стандарттай орчиж байгаа шүү дээ. За тэгсэж харин хамтрагч нь тэрхүү хүлээлтэнд нь нийцэхгүй байх үед зөрчил үүсэж эхэлдэг гэж байгаа байхгүй. Одоо бөөнөр ингээл амар их стандарттай нэг харилцаа руу орлоо гэхэд тэр хүн маань за тэр стандартад нь ерөөсөө хүрч чадахгүй лээ тий. Тэр үед ингээд тэр хүний дотор ингээд зөрчил үүсэж эхэлнэ. Учир нь нийцэхгүй байгаа байхгүй тэр стандарттай. За тэгсээ чинь нарциссизм гэхээрээ зөвхөн өөрийгөө хайрлахаас бус харин өөр нэгэн хүнийг тий партнероо хайртай үнэ тусдаа хувь хүн гэж харж чаддаггүй гэж байгаа байхгүй. Чадахгүй байх хэлдэг гэж байгаа. Одоо бид нар энэ нийгэмд чинь нарциссизм гэхээрээ л ер нь энэ хүн зөвхөн л өөрийгөө хайрлаад ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд философийн хэлж байгаагаар зөвхөн ингээд өөрийгөө хайрлахаас бус тий хажууд байгаа хүнээ, партнероо, хайртай хүнээ ерөөсөө тусдаа ингээд хувь хүн шүү. Энэ хүн ингээд юм тусдаа хүн шүү гэж харж чадахгүй байгаа гэдэг байгаа байхгүй. За тэгээд философчийн хэлж байгаагаар нарцисс хүн дэлхийн ертөнцийг болон бусад хүмүүсийг өөрийнхөө үргэлжлэл мэтээр хүлээж авдаг. За тэгсээ чинь яг хайрын ингээд юм мөн чанар нь юу вэ гэхээр жинхэнэ хайр нь би ба чи гэдэг гэсэн хоёр өөр бие хувь хүн ингээд оршиж байгаа тохиолдол боломжтой тий. Хоёр өөр төрлийн хувь хүн байгаа. Хоёулаа тийм адилхан биш бие бинтэйгээ эсвэл ингээд шал өөр хоёр хүн. Бас бие бинтэйгээ адилхан хүн гэж байхгүй шүү дээ. Ер нь бол ингээд 100% ингээд яг адилхан ингээд копи паст гэж тавьсан юм гэж байхгүй. Ингээд тэрийг хүн болгон дотроо мэдж байгаа. Гэхдээ хүлээн зөвшөөрдөг болохоос. За тэгээд яг ийм хоёр өөр хувь хүн оршиж ийж би чи гэд хоёр өөр хүн оршиж ийж ингээд
жинхэнэ хайрын тохиолдох ингээд юм боломжтой. Тэгээ хайртай хүнийхээ хамтрагчийнхаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хувийн орон зайгийг хүндэтгэх нь маш чухал гэж байгаа байхгүй. Тэгээ энийг бол ингээл бид нар амар мэддээ штэ. Ер нь бол ингээл бараг ингээл би ингээл ганцхан хэлээд байгаа юм биш. Ер нь ингээл энийг амар олон хүмүүс хэлдэг. Гэхдээ энийг бид нар яг өөрсдөө яг хүлээж авдаг уу гэвэл миний бодлоор яг бүгдээрээ яг serious хүлээж авдаггүй байх ингээл сонсоод ингээ гаргацдаг ч юм уу те нөгөө чихээр. Гэхдээ яг үнэндээ энэ нь бүр ингээл маш том чухал зүйлүүдийн нэг нь одоо ингээд хажууд байгаа хайртай үнэ эхнэрээ нөхрөө найз охиноо найз залууга те ингээд хувийн орон зайг ингээд амар хүндэтгэх те ингээл тэр хүн чамаас ингээд ялгаатай байгааг ингээд хүлээн зөвшөөрөх ингээд өөр шигээ болгохгүй ч юм уу те ингээд миний хэлснээр байх хэрэгтэй ч юм уу те тэр нь ингээд эсвэл миний стандартад л нийцж амьдр гэдэг ч юм уу те хэрэг тэх юм бол ингээд өмнө хэлсэн шиг зөрчил үүсэл баг өөрөө нарцисс болчихж байгаа байхгүй энэ тохиолдолд. Тэгээд жишээ нь ингээд энэ дээр юм жишээ авсан байгаа байхгүй. Одоо ингээд хоёр өөр хүн үргэлжлэла тийм. Эмэгтэй нь ингээд амар чадлах дуртай, өдөржингөө чадлах дуртай, харин эрэгтэй нь чадлах дургүй ч юм уу тийм. Тэр эрэгтэй нь зүгээр ингээд хүсээгүүдээ чадлахгүй байхгүй. Хүсв юм би. Юу ч үсэй. Эрэгтэй нь ингээд зүгээр байглаасаа чадлах дургүй. Зүгээр л тийм хүн цаанаасаа одоо чаддаггүй гэх юм уу хайшаа тий. Би чадлах дургүй байна гэдэг нэрээ би заавал чадлахгүй. Би ингээд энэ хүнийг уурлуулахын тулд чадлахгүй гэдэг юм байхгүй. Угаасаа чаддаггүй. Гэтэл эмэгтэй нь тэрийг зүйл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний хайртан угаасаа ингээд байглаас нэг тийм чадлах дургүй байна тий. Тийм болохоор би нэг хүлээн зөвшөөрье өөр гаргалгаа олъё тий. Ярилцж байгаа гэх ч юм уу тийм юугаар давж гарах хэрэгтэй. Тэрнээс за одоо энэ ингээд чадлахгүй. За ер нь одоо ингээд боли. Одоо ингээд салли ч юм уу те. Одоо боллоо. Ингээд ерөөсөө юуны ч туханд хүрээгүй, юу ч ойлгоогүй ингээд тэр хүнийгаа ч ингээд ямар байгааг нь мэдэхгүй, хүлээн зөвшөөрөөгүй, ингээд хувийн орон зайг хүндэтгэхгүй гэж ингээд шуцхтаа явах ч юм уу те. Тэр нь бол ингээд миний бодлоор буруу гэж бодож байгаа байхгүй. За тийм байна. Ер нь тэгээд хамтрагчийнхаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хувийн орон зайг хүндэтгэх нь ингээ маш чухал. За хоёр дахь нь хит их өөдрөг үзэл бодол ба хүндрэлээс зайлсхийх гэж байгаа байхгүй. За энэ нь ингээ асуудал нь юу вэ гэхээр орчин үеийн бид нэр хүмүүс харилцаанаас зөвхөн давуу талыг хайж ордог болцсон гэд байгаа байхгүй. Энэ нь бол үнэхээр бүүнөрөө зүгээр л гүнзгий амьсгаа аваад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл бүгдээрээ үнэхээр л тийм болцсон. Тэр зүйл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрнээс үгүй ээ тийм биш гэдэг. Дотороо ингээ хэлхийг хүсэж байгаа ч юм ойлгож байна. Гэхдээ бүүнөр зүйл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хаа тодорхой хэмжээгээр үнэхээр бид нэр давуу тал харж ордог болсон. Харин ингээд өвдөлт болон сөрөг мэдрэмж жоохон чултгой гараад ирэх үед ингээд цухтахыг хичээдэг болсон гэж байгаа байхгүй. Энэ хүний хэлж байгаагаар, энэ философичийн хэлж байгаагаар. Тэгсэж яг үнэндээ харилцаа гэдэг бол ер нь өөр амир эрсдэл гэдгийг ойлгуулах гэдэг бид нарт. Одоо ингээд бид нар толгойн дотор бодож байгаа байхгүй. Энэ дэр ингээд амар юм гоё жишээ гаргацсан юм. Одоо бид нар ингээд толгойн дотор бодож байгаа байхгүй. За би энэ харилцаанд орчвол амар өвдөж магадгүй. Тийм болохоор би одоо ингээд хайрлахаас татгалцлаа тийм. Нөө гэж лээд байгаа байхгүй. Тэрийг манай философч маань юутай харьцуулж байгаа гэхээр хизээ нэгэн цагт өөхөх юм чинь би одоо ингээд төрж яах юм гэдэг тийм юмтай харьцуулаад байгаа байхгүй. Тэгээ утга учир нь үр дүндээ биш тий. Тухайн ингээд үйл явц мэдрэмжийг туулахад оршоод байгаа байхгүй. Тийм болохоор нэг тийм зүйлийг ойлгох гэдэг юм бид нарт. Гэхдээ би ингээд одоо бодож байгаа байхгүй. За тийм айдас мэдрэх нь тэр хүмүүсийн буруу биш. Яагаад гэвэл за мэдгүй ингээд өмнө байсан харилцаанд үнэхээр амар өвдөлт мэдрээ дараа нь дахиж ингээд хүн хайрлахаас ингээд татгалзаж болно шүү дээ. Айсандаа болоод тэр бол ингээд тэр хүмүүсийн буруу биш байхгүй. Гэхдээ тэр хүмүүс маань ингээд ойлгох хэрэгтэй. Нэгт хүн болгоо адилхан биш тий. Хоёрт ингээд хайрлахаас татгалзаж ин гэдэг чинь ер нь хизээ нэг цагт би ингээ өөхөх юм чи одоо ингээд төрж яах юм бэ л гэд тийм юмтай амар адилхатгаж хэлээд байгаа байхгүй философч. Тэрийг ингээд хэрэг бодоод үзвэл амар юм үнэн ч юм шиг тий. Бид нэр ингээ мэдэхгүй шүү дээ амьдрал гарч ирсэн хүн ингээд ямар ч хүн юм бэлээ тий. Ингээд үнэхээр чиний ингээд
яг цуг байх ёстой хүн чинь ингээд одоо ингээд ашгүй гараад ирсэн юм билүү те. Тийм болохоор харилцаа гэдэг эрсдэл гэдгийг л амар хилээд байгаа ах яг энэ тал дээр. Тийм болохоор бүүнөр ингээд энэ юг бас бодож үзье те. Харилцаа гэдэг бол угаасаа л эрсдэл. Ер нь ингээд эрсдэлгүй юм гэж байхгүй шүү дээ. Ер нь бол бодоод үзэхээр. Одоо ингээд эрсдэлгүй юу байх юм? Юу ч байхгүй тий. Чи ямар нэгэн гайхалтай зүйлд хүрмээр бол дандаа л эрсдэл байгаа. Айцаас заавал гарах хэрэгтэй. Тэрнээс шиг ингээд айцаас сонсож суугаад ах юм бол айцаас сонсож сууж байгаа хүн хизээч эрсдэл гаргахгүй байгаа хүн хизээч ингээд хөгжиж дэвшихгүй хизээч ингээд гоё зүйл мэдрэхгүй нэг газар л байгаад байна гэсэн үг байхгүй. Нэг ингээд булан цуцсан ингээд байгаал айгаал суугаад байна гэсэн үг байхгүй. Тийм болохоор бас энэ тал дээр юу амар бодхон зөв гэж би бол бодож байна. За тэгээ сүүлийн 3 дахь нь хайр дурлалыг арилжааны хэлбэрт оруулах. Тэр нь юу вэ гэхээр харилцааг ер нь одоогийн нийгэмд яг л бараа шиг худалдаж авахтай адил болгоцсон. Тэгээд бид одоо ингээд хүнийг үзүүлэлттэйг ингээд судлаа бол ингээд сэтгэлийн уушаал дотоор нь ингээд нөгөө нэг бид одоо ингээд янз бүрийн юм худалдаж авах чахтаа ингээд юу сэтгэлийн ууштай шүү дээ. За ингээд 2-3 наа бараач ингээд онцгой гэвэл бодож модол тэ нэр онцгой ч юм уу зүйлийг авах хэрэг байгаа ч юм уу гэл тэ. Тэгээд бид нар хайр дурлалыг тийм болгоцсон гэдэг байгаа байхгүй юу? Энэ хүний хэлж байгаагаар философчин хэлж байгаагаар тэгээд бид нар ингээд тухайн хүний мэдээллийг ингээд урьдчилан цуглуулдаг болсон амар алтхаарс эрсдэл гарахаас амар айдаг болсон гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд бүр энэ хэсэг амар салхицсан заяа манайха мэдээлэл хэд их байх нь эрсдэл гаргахад саад болдог гэдгийг зохиолч онцлоод байгаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэл бодоод үзтээ манайха мэдээлэл хэд их байх тусам ингээд хэд их байх нь эрсдэл гаргахад саад болдог. Тэгэхээр бүр амар тааны тархин дотор ингээд юм дэлбэрч гин үү? Би нэг анхуушаад ингээд 2-3 удаа уншсан байхгүй. Тэг бодож байгаа байхгүй. Дараа нь 5 минут ингээд нэрэл үнэн ч шиг тий. Ер нь бол үнний ор амар их байгаа. Тэгээ одоо бид тухайн хүний ингээд жишээ авал гэдэг анкетаар нь эсвэл ингээд сошиал хуудасаар нь ингээд дамжуулж түүнийг таньдаг гэж боддогч гэж жинхнээсээ яг тэг таньж мэдэх процесс нь зөвхөн бид нөр ингээд биечлэн харилцаад ингээд ярилцаа тийм процессд угаасаа ирдэ штэ. Тийм болохоор ингээд гэрлэл тэгээ хайрын мөн чанар дээр юу яриад байгаа гэхээр гэрлэлт эсвэл юм serious харилцаа юм уу эрхэл гэдэг нь хүний ингээд одоо нэг газар л орох чахт нь үүдэнд нь ингээд юмын шалгаад паспортын шалгаад ингэж байгаа зүйл биш штэ. Харин тэр хүнийг бүхий л амьдралынхаа турш ингээд таньж мэдхэд бэлэн байгаагийн зан чанар жинхэнэ хайр гэдэг нь ерөөсөө манай философийн хэлж байгаагаар жинхэнэ хайр гэдэг нь тухайн хүнийг 100% ойлгохгүй байсан ч түүнийг өдөр болгон сонгохыг хэлдэг. Энэ хэсэг амар ингээд үзэсгэлэнтэй сонсогдож байгаа. Жинхэнэ хайр гэдэг нь тухайн хүнийг 100% ойлгохгүй байсан ч өдөр болгон сонгохыг хэлдэг гэдэг. Энэ бүр үнэхээр үзэсгэлэнтэй. Яагаад гэвэл одоо хүн өөрийгөө ч 100% ойлгодог шүү дээ. Тийм байхад бид нар яаж өөр хүнийг чиний ингээ бүр хайртай хүн байсан ч ойлгохгүй шүү дээ. Одоо ээж аваагаа ч гэсэн 100% ойлгож чадахгүй байхгүй. Одоо ингээд бүр ойр татны бүр амар одоо өөрөө хүүхдтэй болсон ч хүүхдээ 100% ойлгож чадахгүй. Ингээд өөрөөсөө гаргаж байгаа шүү дээ тэр хүүхдээ. Гэхдээ л 100% ойлгож чадахгүй. Тийм болохоор ингээд бид нэр хайртай хүнээ 100% ойлгохгүй байсан ч өдөр болгон тэр хүнийгаа ингээд хайрлахыг сонгож байгааг хэлдэг гэж байгаа байхгүй чинь хайр гэдэг нь. Тэгээд ер нь амар үнэн яад бол миний зөвөр хувийн бодлоор хайр гэдэг чинь өөр амар сонголт. Хайр гэж яг юу юм гэвэл би бол сонголт гэж хариулна. Тийм болохоор энэ хэсэг бол бүр үнэхээр үзэсгэлэнтэй. Би ингэж бичээд оруулчих. За тэгээд тухгүй болсон ч хайж явах биш, сонгож үлдээ цуг давж гарахыг сонгож байгаа нь хайрын мөн чанар гэж байгаа юм. За энэ дээр манайхан бүр амар ингэж зөв ойлгох хэрэгтэй заяа. Ингээд
амар токсик харилцаанд амар одоо манай ялангуяа эмэгтэйчүүд маань ч юм уу те зөвхөн би хүүс яриаггүй шүү гэхдээ яг зөвхөн эмэгтэйчүүд биш. За ямар нэгэн ингэдэг ийм амар токсик харилцаанд амар хүчирхийлэлтэй бүрнхий биений хүчирхийлэлтэй ч юм уу тийм харилцаанд бэж иж тэр чинь бол ингээд тухгүй биш байхгүй да. Тэр чинь амар одоо энэ саний хэлснээр шал өөр зүйл. Тийм нөхцөл байдалд бол үнэхээр бодох хэрэгтэй хайж явах үгүй сонгох уугүй юу гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Энэ номон дээр одоо миний энэ яриад байгаа юм жоохон өөр. Зүгээр ингээд гоё байхад жижигхэн зүйлэн дээр ингээд тэр хүн ингээд бинийг ойлгохгүй ч юм уу эсвэл ингээд жоохон өөр зангаар шинж гарах ч юм уу эсвэл доторх нөгөө яриад байсан өмнө ярьсанчлан стандарттай нийцэхгүй байгаад ирэх юм бол хайж явах биш ингээд тэр үед бол тухгүй болно шүү дээ. Тэр үед ингээ хайж явах биш сонгож үлдээ цуг давж гарахыг сонгож байгаа нь хайрын мөн чанар гэж хэлээд байгаа. Гэхдээ яг одоо өөр харилцаанд байгаа шүү дээ. Ингээ тийм хүчирхийлэл байгаа, абьюз байгаа ингээ тийм биений хүчирхийлэл ингээ эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс байж болно зөвхөн эмэгтэй хүмүүс гэлтгүй. Тийм харилцаан дээр бол энэ ажиллахгүй манайхан үгүй. Ингээ хүчирхийлүүлээд байжж төвчээд байгаад ахын сонгож үлдээд байгаа зүв биш шүү манайхан. Тийм болохоор энэ яг тэрний талаар яриаггүй шүү гэдгийг бас хүлээж аваарай гэж амар гуймаар байна. За тэгээд үнэлтэнд нь яг юу гэж хэлж байгаа гэхээр хайрлахаар шийдсэн хүн зөвхөн баяр баясгаланаас гадна тэр хүнийхээ сэтгэлийн гүн рүү нэвтрэх үед дагалдаж ирэх зайлшгүй шаардлагатай зовлон бэрхшээлийг ч бас хүлээж авахд бэлэн байх ёстой гэж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр ингээд угаасаа ингээд бид бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг ингээд ажилуулдаг болохоос шүү. Одоо ингээд нэг хүнтэй уулзраад амар гайхалтай харилцаанд орвол би бинийгаа үнэхээр ингээд гайхалтай ойлгоо ярилцаад гэхдээ тэр хүн чинь хүн л юм чи өмнө ингээд маш их ингээд өөр зүйл туулж исэн маш их травматай байж болно ингээд өөрөөс ч юм болоогүй өмнө зүгээр л амьдарч явах үед ингээд авсан траума хүн болгонд л угаасаа байгаа шүү дээ. Асуудал сэтгэл зүйн. Одоо тэгээд тэр хүнийхээ сэтгэл рүү гүн нэвтэрч орох тусам тэр траума, тэр ингээд зайлшгүй шаардлагатай зовлон бэрхшээлд гарч ирнэ. Тэр үед нь л ингээд хүлээж авахд бэлэн байх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Манай зохиолч хэлж байгаагаар тэгээд та нараа юу гэж бодож байна энэний тал дээр? Би бол угаасаа энийг энэтэй бол санал нэг байгаа. Яг үл ямар ч зовлон бэрхшээлгүй траумагүй хүн гэж энэ хорвоод нэгч байхгүй миний бодлоор. Одоо ингээд манай ээж аав үед ингээд ярьдэн шүү дээ. Бидний үед траума байгаагүй гэхэд тэдний үед траума байсан. Тэрийг зүгээр л хүлээж энэ траума гэдэг тийм юм термин байгаагүй ч юм уу эсвэл хүлээж авдаггүй ч юм уу. Угаасаа нийгэм нь тийм байсан болохоор хөрхи ингээд мэдгүй шүү дээ тийм байдгийг. Одооноос л энэ илүү их ингээд хөгжиж эхэлж байгаа. Тийм болохоор тэрийг ингээд хайртай хүн чинь трауматай бол зүгээр хүлээн зөвшөөрөө тэрийг ингээд эмчлэхэд нь цуг туслаад бинийгаа дэмжиж явах нь амар яг л юм жинхэнэ хайр гэж би болыг боддог. Тэр чинь бас тэгэл ер нь миний сая хэлсэнчлэн юм сонголт шүү дээ. Хүн яг тийм байсан чинь ингээд хайрлахыг сонгож үлдэж гин тэр хүндээ ингээд туслахыг сонгож үлдэж гин цуг давж гарахыг сонгож үлдэж гин гэдэг чинь амар гайхалтай байхгүй. Тэгээд та нар ингээд зүгээр төсөөлдөө та нарын амьдралд яг хажууд чинь тийм хүн байна гэдэг ямар ч юм одоо ингээд чиний бүр юм дээр үн траума гарч ирсэн ч энэ амар юм трауматай гар ингээд хаяад явах биш хажууд чинь зүгээр ингээд хоол юу ч болсон даваад гарна гэдэг тэгж хэлдэг хүн байна гэж боддоо. Тэр чинь бүр амар том блессинг байхгүй. Тийм болохоор зохиолчийн хэлж байгаагаар энэ гурван асуудал байгаа болохоор бид нэр энэ одоогийн энэ нийгэмд бинийгаа хайрлаж чадгаа болцсон. Тэгээд энэ бол амар гонигтай. Гэхдээ өнөрөө одоо хүн болгоо ингээл дор дороо ингээл амар тэрийг ойлгоод хүлээн зөвшөөрөл явчих юм бол бид нэр ирээдүйд гарах амар их өвдөлттэй амар их салалт одоо энэ бүх энэ амар сервис биш харилцаанууд эдрээс бүгдээр ингээд холдож болно гэж би бол амар
одоо юу гэх юм бэ? Амар итгэдэг байхгүй юу? Зүрхэн дотор. За тийм байна манайхаа өнөөдрийн миний ярих байгаа юм энэ вэ. Би тэгээд тэгэхээр та нар сонирхолтой бол та нарын номыг уншиж болно. За тэгээ бүүнөрөө дараагийнхаа бичлэгээр уулзцаая.